100 гар талд байгаа утсыг утсаа чанга татна, баруун гар талд байгаа утсаа сул татна гэсэн үг. 100 гар талд байгаа утас маань чиглүүлэгч утас. За баруун гар талд байгаа утсаа дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирлээ. Нэг мөн адилхан дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирлээ. Дахиад дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирлээ. Дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирнэ. За энэ мэтчлэнгээр сүлжнэ. Энийг босоо зангилаа буюу гинжин зангилааны нэг төрөл. За ингээд ингэж гарч ирнэ гэсэн үг. Энэ харагдчихна уу? За дараагийн зангилаа. Зангилаа зангидахдаа эхлээд бэхлэгээ зангилаагаа зангидлаа. За бэхлэгээ зангилаагаа зангидсныхаа дараа за одоо багш нь босоо зангилааны нэг төрөл буюу та нарт гинжин зангилаа зангидж үзүүлнэ. За одоо багш нар чиглэл утсаа ингэж чанга татсан байна. За мөн адилхан за одоо сайн хараарай. Багш нь эхлээд баруун гар талын утсаа 100 гар талынхаа утсыг чанга татаад баруун гар талынхаа утсыг дээгүүр нь давуулаад түрүүний босоо зангилаатай адилхан зангилаа зангидлаа. За эхлээд 100 гар талынх нь их чанга байсан шүү. Одоо эсрэгээр нь зангидахдаа баруун гар талыгаа чангалаад 100 гарынхаа дээгүүр нь гаргаад утасныхаа дээгүүр нь гаргаад голоор нь оруулж ирнэ. Гэхдээ баруун гар талын утсыг чанга татна гэсэн үг. За дахиад 100 гар талын утсыг дээгүүр нь давууллаа. Доогуур нь оруулаад 100 гар талын утсыг чанга татна. За энэ мэтчлэн баруун гар талын утсыг чанга татна. 100 гар талын утсыг дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирлээ. Дээгүүр нь давуулаад голоор нь гаргаж ирлээ. Чиглүүлэгч утасныхаа байрлалчлалыг солиод босоо зангилаатай адилхан зангидна гэсэн үг. За дээгүүр нь утасныхаа дээгүүр нь давуулаад за хараарай. Дээгүүр нь давуулж байгаач голоор нь хурууг оруулаад голоор нь оруулаад чанга татлаа. Багшны 100 гар талын утас сая чангацсан. Одоо эсрэгээр нь баруун гар талынхыг чанга татаад дээгүүр нь гаргаад доогуур нь оруулна. За энэ мэтчлэн гинжин зангилаа маань гарч ирнэ. Босоо зангилаа нь болохоор энэ байна. Босоо зангилаа нь энэ байна. Гинжин зангилаа нь энэ байна. Хоёр өөр төрлийн зангилаа.